Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр би та бүхэндээ бясалгал гэж юу вэ гэсэн талаар буцаа мэдээлэл өгөх гэж байна. За, бясалгал гэдэг нь болохоор хэдэн мянган жилийн түүхтэй тухайн цаг мөчөө бүрэн мэдэрч ойлгох арга барил бүхий техникийг хэлдэг. Анхаарлаа төвлөрүүл сурах, бие болон амьсгалыг холбох, таагүй сэтгэл хөдлөлийг хүлээн зөвшөөрөхөд суралцах, ухамсарыг өөрчлөх дадал зуршил зэрэг бүгд бясалгалд ордог. Мөн бидний өдөр тутамдаа авч идэг стресс ядаргааг бууруулах, мөн дархлааг дэмжих зэрэг бие махбодын сэтгэл зүйн олон сайн үр дагавруудыг өгдөг. Төрөл байдаг. Нэгдүгээрт нь оюун санааны буюу mindfulness, хоёр дахь нь сүнслэг бясалгал буюу spiritual, гурав дахь нь төвлөрсөн бясалгал буюу focused, дөрөв дахь нь хөдөлгөөнд бясалгал буюу movement, тавх дахь нь таринт бясалгал, үүнийг мантра гэдэг, зургаат дахь нь transcendental бясалгал буюу чандаа сайлах бясалгал, долоод нь тайвширлын бясалгал буюу progressive, наймд нь хайр инэрлийн бясалгал буюу loving and kindness, ёсд нь дүрслэл бясалгал, үүнийг visualization гэж нэрлэнэ. Бясалгал хийсний дараа өөртөө тайван тухтай мэдрэмж төрүүлдэг, дахин бясалгах урам зориг өгсөн тохирсон төрлөө олоод үнийг өдөр тутамдаа заавал хөвшүүлж дадал зуршил болгох нь хамгийн сайн үр дүн танд авчрах болно. За тэгээд өнөөдрийн таны ажилд амжилт хүсье. Баярлалаа.